Одсуурны ус хангамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо. Зохицуулах хорооны үйл ажиллагаа нь Одсуурны ус хангамж ариутгах татваргын ашиглалтын тухай хууль, засгийн газрын 2023 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан дүрмээр зохицуулагддаг бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт ус хангамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээний үн тарифыг тогтоох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, ус хангамж ариутгах татваргын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэрэгжлийн дүгнэлт шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага болно. Газрын гүнээс усыг олборлохоос эхлээд унтны усны стандартад нийцтэл боловсруулах, халдваргүйжүүлэлт хийх, түгээх, хэрэглэнээс гарсан бохир усыг татах, бохир усны стандартад нийцтэл цэвэрлэх, эцэст нь байгальд нийлүүлэх хүртэлх үйл ажиллагааны ашиглалтад үйлчилгээг зохицуулдаг. Та ямар тохиолдолд тус зохицуулах хороонд хандах вэ? Хуулийн этгээдийн зөвшөөрлийн тухай хууль болон Одсуурны ус хангамж ариутгах татваргын ашиглалтын тухай хуулийн дагуу ус хангамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл хүсэх, сунгуулах, хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага болон хэрэглэгчдийн хооронд үүссэн ус хангамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд цэвэр бохир усны үйлчилгээний батлагдсан тариф, төлбөртэй холбоотой хэрэглэгч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага хооронд маргаан гарсан тохиолдолд зохицуулах хороонд хандна. Зохицуулах хороо ямар хуулийн хүрээнд ажилладаг вэ? Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, Одсуурны ус хангамж ариутгах татваргын ашиглалтын тухай хууль, эрэг дээсээ төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг. Одсуурны ус хангамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо.